Сайн байцгаана уу, намайг Тэргэл гэдэг Бизнескор Капитал дахлах хувьчаар ажилладаг. Миний хувьд хөрөнгөний зах зээлд хөл тавиад 5 дахь жилийг ардаа үдсэн байна. Энэ салбарт анх 2021 онд хөл тавих үед зах зээлийн мэргэжлийн оролцогчдын төлөөллийг багтаасан ажлын хэсэг байгуулагдаж, биржийн бус зах зээлийн суур 3 журмыг баталсан байдаг. Миний хувьд тус ажлын хэсэгт оролцож ажилласан байдаг. Тэдгээр 3 журам батлагдсны гол ач холбогдол нь өөрөө биржийн бус зах зээл үүсэх эрх зүйн орчин бүрэлдэж, энэ зах зээл маань өөрөө их найдаар тоологдох хөрөнгө эргэлтдэг хөрөнгөний зах зээлийн тулгуур багнуудын нэг болох суур хүчин зүйл болсон байдаг. Түүнээс хойш миний хувьд системийн нөлөө бүхний банкны IPO, Монголын хөрөнгөний биржийн IPO, хувийн эмчлийн хамгийн томоохон үнийн дүнтэй бондын арилжаа болох Инвескор банк усын 54 мумын бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас давуу эрхийн хувьцаа, FPO буюу хувьцаа нэмж санал болгон гарах үйл ажиллагаа зэрэг зах зээлд анхдагч бөгөөд шинэлэг томоохон нөлөө үзүүлсэн төслүүдэд оролцож ажилласан байдаг. 2024 онд манай компани онлайн арилжааны системийн iCapital аппликейшнийг нэвтрүүлэхэд миний бие оролцож ажиллаа. Энэхүү аппликейшн маань гарснараа харилцагчид маань дэвшилтэт технологиг ашиглан төвөгч хэрэгдлгүй хялбар дөхөн байдлаар үн цасны арилжаанд хурдан шуурхаа оролцох нөхцөл боломжийг бүрдүүлсэн бөгөөд энэ нь цаашлаад хөрөнгө оруулагчид хөрөнгөний зах зээлд идэвхтэй оролцож мэргэжлийн хөрөнгө оруулагчдын тоо өсөх боломжийг нэмэгдүүллээ. Мөн 2025 онд манай компани мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандарт болох ISO 27001/2022 стандартыг амжилттай нэвтрүүллээ. Энэхүү стандартыг нэвтрүүлснээр Монгол улсад анх удаага үн цасны компани мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандартыг нэвтрүүлсэн тохиолдол боллоо. Миний хувьд уг томоохон үйл ажиллагаанд мөн өөрийн мэргэжлийн чиглэлээр оролцож ажиллаа. Хамгийн гол нь энэхүү стандартыг хэрэгжүүлснээр манай компани хөрөнгө оруулагч иргэн байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг найдвартай хамгаалах, баталгаажуулах механизмыг бүрдүүлснээр онцлог бөгөөд цаашдаа энэ нь өөрөө хөрөнгөний зах зээлд итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой үйл явдал боллоо. Түүнчлэн 2025 онд манай Инвескор группийн ICFG компани маань Английн Лондонгийн хөрөнгөний биржид RTO хийж гадаадын зах зээлээс хөрөнгө оруулалтыг амжилттай татан төвлөрүүллээ. Энэ томоохон үйл ажиллагаанд манай Инвескор группийн бүхэл ажилтан өөрсдийн хувь нэмрээ оруулж ажиллаа. Миний хувьд ч гэсэн өөрөө хувь нэмрээ оруулж групп компанийнхаа хуулийн багтанд орж ажиллаа. Хамгийн гол нь Инвескор групп Лондонгийн хөрөнгөний биржид бүртгэлтэй болсон Монголоос анх удаага Лондонгийн хөрөнгөний биржид бүртгэлтэй компани болж олон улсын хөрөнгө оруулагчид Монгол улсын санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулах, тэр хэрээр эдийн засгийг тэлэх, бусад компаниуд олон улсын хөрөнгөний зах зээлд гарах үе таалгыг нээж урам зориг өгсөн чухал үйл явдал байлаа. Мөн сүүлийн 2 жилд компанийн үйл ажиллагааны 2 тусгай зөвшөөрлийг авахд оролцож ажиллалаа. Энэ хэрээр компанийн үйл ажиллагаа тэлж хөрөнгө оруулагчдад шаардлагатай санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлэх боломж нэмэгдсэн байна. Түүнчлэн ойролцоогоор 10 гаруй үнцаас гарах гिचийн 130 гаруй тэрбумын үнийн дүн бүхий үнцаас гарах андратрын үйл ажиллагааны төсөлд хуулийн чиглэлээр зөвлөгөө өгч ажилласан байна. Энэ нь салбарт хэрэгцээтэй байсан хөрөнгө оруулалтын тулгамдсан асуудлыг шийдвэрлэж эдийн засагт үлэмж хэмжээний үр нөлөө бүхий төсөл хөтөлбөрүүдийг амжилттай урагшлуулах боломжийг олгосон байна. Миний хувьд хуулийн мэргэжил нь өөрөө хөрөнгөний зах зээлийн салшгүй нэг тулгуур багна гэж үздэг. Энэ ч утгаараа зохицуулагч байгууллага, зах зээлийн оролцогч байгууллагуудаас санаачилсан эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр хууль тогтоомжийн төсөл, 4 журмын төсөл, өөрийн мэргэжлийн арга зүй, санал дүгнэлтийг өгч зохицуулагч байгууллага болоод оролцогч байгууллагуудтай хамтран ажилласаар байна.